Минимал амьдралаар амьдарцгаая. Минимал амьдрал гэдэг нь хэрэггүй зүйлс болон дэмий үйл хөдлөлөө багасган өдөр тутмын амьдралдаа яг хэрэгтэй гэсэн зүйлээ хийж амьдрах энгийн амьдралын хэв маягийг хэлж буй юм аа. Түүнчлэн энэхүү хэв маягийг амьдралдаа хэрэгжүүлдэг хүмүүсийг минималист гэж нэрлэдэг. Амьдралын эрхэм чухал зүйл төвлөрч өөрийн анхдагч төр төрхийг хайснаар аз жаргалыг олж чадна гэсэн ухаарлал нь минимал амьдралын мөн чанар юм аа. Манай улсад ч энэхүү минимал амьдрал руу тэмүүлэн хэрэгжүүлэгч төлөөлөл болсон хүмүүс байдаг. Үл эзэмшихийг хүсэгч оюун санаа нь минимал амьдралтай нэр нь л өөр болохоос чиг хандлага нь бараг адил гэж үзэж болно. Орчин үед амьдарч буй хүмүүс нь улам ихийг хураан хуримтлуулж, улам ихийг эзэмшиж бусдад харьцуулан, өрсөлдөж, илүү сайн зүйлийг өөрийн болгоё гэж биеийн болоод оюун санааны энерги их зарцуулж байна. Ийм амьдралын мөн чанарыг өнгийгөө таруул гарцаагүй хэрэгтэй амьдрал бус эц төгсөлгүй хүсэл шунлаа хангахын төлөөх амьдрал юм аа. Гаднаас нь харуул өөрийнхөө төлөө, мөн гэр бүлийнхээ төлөө хичээнгүлэн амьдрч мэд харагдавч тэрхүү мөн чанар нь хүсэл шунлаа хангахын төлөөх зүйл байдаг. Хэрэгцээнд төвлөрсөн амьдралаар амьдрал тийм их энерги зарахгүй бөгөөд аз жаргалтай амьдрах боломжтой. Гэвч хүсэл шунлаа хөөж амьдрал илүү их энерги зарцуулах хэрэгтэй болж тэгээд сэтгэл ханамжийг тийм чамар олж чадахгүй. Их энерги зарцуулна гэдэг нь бие махбод болон оюун санааны хүчийг хэрэглэж байгаа бөгөөд илүү ойлгомжтойгоор хэлбэл өөрийн бие сэтгэлийн эрүүл мэндийг золиослон амьдарч байна гэсэн үг ээ. Үүнийг нөгөө өнцгөөс нь харуул ирээдүйд хэрэглэх эд зүйлсээ урьдчилан зээлээд хэрэглэж буйтай агаар нэгэн бүлгөө. Эдгэр залуу эрүүл байх үедээ өөрийгөө золиослон хүсэл шунлаа хангаад дараа нь хит их ядарч туйлдсан бие сэтгэлээ эдгэхийн төлөө хэрэгэлсэнтэйгээ дүүцэх мөнгийг дахин зарах болдог. Тэгвэл хэрэгцээнд тулгуурсан амьдрал болон хүслээд авах амьдралын төвшин юу юм бэ? Хэрэгцээнд тулгуурсан амьдрал нь амьдрахад яг хэрэгтэй зүйл болон гарцаагүй хийх зүйлс юм аа. Эсвэргээрээ хүслээд авах амьдрал нь үнэндээ яг хэрэггүй ч өөрийн болгомоор байна гэх амьдрал юм аа. Хэрэгцээнд тулгуурсан амьдралаар амьдрал бага энерги зарцуулаад зогсохгүй. Байгаль орчныг багас үйтгэж, энгийн бөгөөд уйлдан зохицолгоотой амьдрах боломжтой боловч хүслээд авах амьдралаар амьдрал маш их энерги зарцуулж, байгаль орчныг ихээр сүйтгэж, амьдралын зохион байгуулалт төвөгтэй болж, зохицлын тэнцвэр алдагдаж, янз бүрийн гаж нөлөө, гамшигыг учруулдаг. Бид илүү сайн зүйл, илүү хурдан зүйл рүү тэмүүлж, зохицуулахын аргагүй өрсөлдөөн донд амьдардагч тэр нь энгийн зохицолтой зүйлээс дэндүү хол байдаг. Тийм учраас өнөөгийн нийгэм нь төрхөн хугацаанд элбэг дэлбэг тав тухтай мэд санагдаж болохч нэг их удалгүй янз бүрийн хэлбэрээр нөхөн төлбөр хор уршиг амсах болно. Тэрхүү нөхөн төлбөр донд аль хэдийн бодит байдал болсон нь хэд нарийн ширхтээ тоос юм аа. Бидний амьдралд маск нь гарцаагүй хэрэгтэй зүйл болон хуурчээ. Миний жаахан байхад амаа цанхаар урсгал ус руу очиод хоёр гараараа утгаад уудаг байсан бол одоо усыг мөнгөөр худалдан авч уух юм уу? Шүүж цэвэрлэг төхөөрөмжөөр цэвэрлэж л уухгүй бол болохгүй болжээ. Цаашлаад агаар цэвэрлэг төхөөрөмж нь бидний амьдралд баг багаар нэвтрэн орж зайлшгүй хэрэглээ болж байна. Хүслээ хангахын төлөөх амьдралаас улбаалan гарч ирсэн зүйлсийг бид амьдралдаа ихээр хэрэглээ зогсохгүй. Одоо бүр тэрхүү амьдралдаа дөжрөөд явж байна. Эргэн буцахын аргагүй хүнд нөхцөл байдал орхосоо өмнө
Хэрэглэн тулгуурсан амьдрал руу буцаж явах нь чухлаа. Өөрөөр хэлбэл минимал амьдралаар амьдрах нь зүйтэй. Хэрэгцээнд тулгуурсан амьдралын түвшинд очих хэрэгтэй гэсэн үгээ. Тэгсэн цагт манай хүндрэлтний ирээдүйгч дахин сэргийх боломжтой нөхцөл байдал тохиох бөгөөд тэр нь яалтчгүй ойрын ирээдүйтэй холбоотой чухал замын уулзвар байх болно. Энгийн амьдралд бидний бие сэтгэлийн эрүүл мэнд болон хүмүүнлэг чанарын эрхчлөлөөг дахин сэргээх, шийдвэрлэх арга зам болно гэдгийг гүн гүнзгий ойлгох хэрэгтэй. Элдв хэрэггүй зүйлд шунаж цаг хугацаа, эрч хүч, энерги, эрүүл мэндээ алдахгүй төлөө хэрэгцээнд тулгуурсан энгийн амьдралыг сонгоцгоё. Анхаарал тавьсанд баярлалаа. Хэрэгтэй хүнд нь түгээгээрэй.